Бид нар одоо ингээд Норон Байрсаада ер нь бид нар энэ Монгол шийдэхгүй асуудлыг энд яриад байгаа юм л да. Бид нар хичнээн их хууль гаргаад хичнээн том хориг тавиад асуудлыг нөгөө том платформ эзэмшдэг компаниуд шийднэ. Тийм ээ? Тэгэхээр та бүгд маань захин хөгжлийн яам энэ төр энэ компаниудаа яг хэр харьцдаг юм бэ? Тэд нар та нартай хэр одоо хамтан ажиллагаатай байд юм. Ер нь тоод юм уу юм уу? Энэ Facebook, энэ YouTube, энэ TikTok эдгээр та бүгд яг яаж харилцаж байна? Над нэг тодорхой тийм одоо бас юу хэлж өгч гэж нэгт асуулт юм байна. За хоёрдугаарт нь энэ Facebook гэж одоо хүүхдийн ч асуудал болсон, Монголын асуудал болсон. Дуртай нь одоо Facebook дээр лайв хийдэг, дуртай нь юм зардаг, за дуртай хүнийг доромжилдог ийм том хэрэгсэл болсон. Тэгээ захим орчинд хүүхдүүдийг одоо гэмтэргээс хамгаалахад энэ Facebook-ийн асуудал их хүнд байгаа. Зөвхөн нэг ийм нэг санаа байх нь та би боровч хэлж магадгүй шүү. Ерөөсөө энэ Facebook-ийн 3 сар хааж үзүүл яа тийм Монголд. Тэр эффектийг харуул яасан. Энэ гэмтрийг хаашаа шилжих юм? Ямар платформоор шилжиж байна? Facebook-ээр амьдарч болно шүү дээ ер нь бол. Өмнө амьдарч болж исэн. Тэр ингээд нэг сар ч юм уу, 3 сар ч юм уу нэг хаах тийм санаачлах энэ гаргаж болохгүй юу? Ерөөсөө бүхий л муухай бүх зүйл Facebook дээр явж байгаа шүү дээ. Энд дээр нэг тийм тодорхой бас санал одоо сайд хэлээч. Би бол одоо нэг сар юм уу 3 сар хаачхад олон асуудал цэгцэрэндээ олон юмнууд харагдана да. Гэмтрийн нөхцлөд энэтэй холбоотой мó гүй юм уу гэдгийг ч ойлгомжтой болж эхэллээ. Одоо бид нар дандаа сайнаг хэлдэг ш хуураа тоо ярьж явж байгаа. Одоо гадаа гардаг хүүхд байхгүй болсон. Бүгдээр мэдчихэж байгаа. Тийм ээ? iPad юм уу гавцтай л гэртээ байгаа. Яаж хата гаргадаг болох вэ? Яаж нийгэмтэй харьцуулдаг болохгүй? Энэ чиглэлээр босрлын яам засгийн газар ер нь юу бодож байна вэ? За энэ 3 асуулт их асуучих. За тэгэхээр маш сонирхолтой санал байна. Та бас их сонирхолтой тийм саналууд ярьдаг их тийм шинэлэг юм. Тэгэхээр энэ нэрээ би бас төсөөлөд бодвол үзлээ л тийг. Би өөрөө 101 мянган одоо дагагчтай. Тэгэл ийм хүн. За тэгээд 6 сар хэрвээ Facebook болчихвол одоо бидний мэдээлэл яаж хүрэх вэ? Манай медиа буюу манай хэвлэл мэдээлэл өөрөө яах вэ, тийм ээ? Гээд нэг ийм их л сонирхолтой л орчин үүсэх юм байна зүгээр. Ковидын үед бол хил хаагдана гэж хинч бодохгүй байж байгаад хил хааж үтсэн. Ингээл ийм энэ Facebook-гүйгээр одоо энэ орчин үеийн нийгэм одоо энэ Instaч гэдэг юм уу ийм SNS-гүйгээр нэг 6 сар байгаад үзвэл яах вэ гэдэг ингэх юм бол их л сонирхолтой л байна. Зүгээр симуляц дээр бас хийж үзэж болох юм симуляц дээр тийм ээ симуляц дээр. Тэрнээс биш одоо яг энийг ингээд шууд хаавал эдэргээд ингэх юм бол бас их энэ оролцоон суурилсан арчлал за арчлалын бас нэг хүн өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй дэлгдэг талбар хинч гисэн одоо өөрөө бас энэ сэтгүүлч шиг юм бичээд олон хүнд уншуулдаг юм бас боломж идэргээл олон юмнууд байгаа. Тэгэхээр зэрэг ийм зүйл нь бол хүний хэвлэн нийтлэх одоо эрх чөлөөтэй бол бас шууд холбогдож магадгүй учраас бид бас болгоомжтой хандах ёстой гэж бодож байна. Бид бол 16 нас хүртэлх хүүхдийг өөрөөр хэлбэл иргэний хуулийн тэр 15.2 дээр байдаг тэр эрх зүйн бүрэн чадамж тай болтол нь одоо тэр хүүхдийг хамгаалаад хязгаарлалт оруулаад оролцоог нь бас зохицуулаад ингээд явъя л гэсэн ийм л юм байна. Тэрнээс биш яг энэ одоо нийгмийн энэ сүлжээний орчны чөлөөтэй байдлыг бол энэ хадгалж явах ёстой л гэж ингэж бодож байна. Гэхдээ таны энэ санал бол маш их сонирхолтой байна. Баярлалаа. Ер нь энэ бид бүгдийн ер нь боловсролын яам дээр санаачилсан. Өөрийгөө уучлаарай танилцуулаарай. Би Ган тулга боловсролын сайдын зөвлөх энэ ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа юм. За энэ ер нь бол маш товчор хэлэх юм бол одоо дэлгэцийн донтолт гээд байгаа юм байна. Яг настай хүмүүс бид нар өөрсдөө архины хамааралтай болдог. За сүүлийн үед хар тамхины хамааралтай болж байна. Хүүхдүүд маань дэлгэцийн хамааралтай болцсон. Яг тархинд нь тэр яг адилхан бодисын ялгараа явж байхад бид бүхэн харж чадахгүй байгаа. Энэ ганцхан Монголын асуудал биш. Дэлхийд даяар нүүрлсэн асуудалтай төрүүлж энийг барьж явъя гэдэг ийм санаачлагыг боловсролын яам дээр яригдж ирсэн. За тэр олон улсын компаниудаа үндэстэн намсан том компаниудаа тулнаа. За Австрали бол тухайлбал Facebook дээр аккаунт хүүхдүүд аккаунт нээсэн байх юм бол 30 мянган Австрали долларынхаа ийм торгуул тавьдсан байлээ. За одоо
метаверсээс боловсролын яамтай энэ асуудлаар харилцаа. Бид нар ер нь дэмжиж байгаа гэдэг ийм одоо юу байр суурийг илэрхийлсэн. Тэр 3 нэтворкоос TikTok-оос бусна Австралид ч гэсэн дэмжиж хамтраад ажиллаж байгаа юм билээ. Та бүхэн сонирхолтой дөнгөж өнөөдөр Asia News Network дээр энэ бид бүгдийн санаачилж байгаа ажлын мэдээ гарсан байлээ. Тэг Монгол улсаас яг энэ хүүхдүүдийн цахим орчинд хамгаалах тал дээр санаачлагтай ажиллаж байна. Яг одоо их хурл дээр энэ асуудлыг ярилцаж байна гэсэн байдлаар мэдээ гарсан байлээ. Тэгэхээр бид бүгд энэ нэг эхлүүлсэн ажлаа барай хийх юм бол хүүхдүүдэд маш эерэг үр дүнтэй ирээдүйн ааштай хэрэгтэй зүйл болно хаа гэж бодож баярлалаа. 2019 оноос хойш Meta, 2020 онд YouTube, за 2024 оноос TikTok, X платформуудаа манай харилцаа холбооны зохицуулах хороо бол ингэж шууд хамттай ажиллагаа өргөжүүлж ажиллаж байгаа. За энэ Азийн бүс хариуцсан одоо байгууллагатайгаа шууд мэдээлэл солилцох одоо тэр нөгөө тодорхой нөхцөл байдлууд дээр дасан сэргийлэх асуудлууд дээр бол шууд бодлогын түвшинд хамтарч ажилладаг. За YouTube Kids-ийн асуудлыг өмнөх бас гишүүн хөндөжсэн. YouTube Kids апыг Монголд ашиглах боломжтой талаар бас цаашид энэ ашиглах хөгжүүлэх асуудлыг нэвтрүүлэх тал дээр бол манайхаас бол хүсэл төрүүлсэн ажиллаж байгаа. За Наранбаяр сайд би бас хоёулаас олон жил хамт ажиллаж ирсэн. Гэхдээ зүгээр миний энэ санал бол зөв та хэд нэг туршаад үзээсэй л гэж бодож байгаа. Нэг сар ч юм уу. Заавал хүмүүсийн хэвлэл нийт хэрэгчлээ хаах гаагүй. Эффектийг хармаар байна. Ер нь бол энэ дээр та засгийн газрын гишүүний хувьд анхааралтай тавьж үзээч гэж. Хоёрдугаар саяны тэр юуны хүн цахим хөгжлийн газрын хүн бид нар бичиг явуулсан байгаа. Ер нь та нартай яг яаж харилцаад байна? Ингээд асуудалтай хүч маш хурдтай хариуч нь өгч гин үү? Эсвэл ингээд удаашруулад та ийм хүлээлтийн байдалтай байд юм уу? Тэр том корпорац та бүгдээ Монгол улстай хэрхэн харилцдаг? Тэр надад хэлээд өгч. Харилцаа холбооны зохицуулахаар зохицуултын газрын дарга Тэвбат болд алдар жавхлан гишүүний суултанд хариулъя. За харилцаа холбооны зохицуулахаар нь 2019 оноос хойш Meta компанитай хамтын ажиллагаа эхлүүлээ явж байгаа. За Meta компани хамтын ажиллагааны хүрээнд бол хууль бус контентийг Meta платформоос устгуулах хүрээнд бол хамтын ажиллагаа явуулдаг. За холбогдож ажиллаж байгаа төв нь бол Азийн хундлаа хариуцсан төв буюу Сингапурд байрлаж байгаа Meta компани офистай харилцдаг. За Meta компани офист бол бид хэд офисын за Монгол болон Төв Аз, Непал, Шри-Ланкыг хариуцсан хариуцсан мэргэжилтэнтэй нь бол шууд бол холбогдож ажиллаж байгаа. За бид хэдийн хүсэл тавьсан хариултанд бол ер нь бол боломжтой хугацаанд бол хариу өгдөг. За ялангуяа хүүхдтэй холбоотой хүүхдийг одоо ялангуяа бэлгэн үсэрхийлж уруу дадсан. Нэгдүгээр микрофон гүйцэтгэд хариулъя. Хүсэлтэнд бол хурдан хариу өгдөг. Тий, хурдан хариу. Хүүхдтэй холбоотой асуудалтаар бол 1-2 хоногийн дотор хариу өгдөг. Бас алдар цуглан гишүүн яг хэлж байна нэг үзээд алдуулъя. Тэгэхээр зарим нэг сургууль дээр бид бас үзье, тийм ээ. Тэртээ тэргөө бас харилцах юунууд нь платформуд нь бэлэн ийм сургуулиуд олон байдаг. Тэгээ тэн дээр бас хааж үзээд тэгээ зөвхөн одоо тэр платформоор харилцаад ингээд яваад бас туршиж үзэх бас боломж байна гэж харлаа. Баярлалаа.